Ингээд ихний мэдээг хүргэе. За байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын хурлын чуулганаар хэлцлээ. Энэ хуулийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдэд учирдаг зөвшөөрлийн хүндрэл чиглэлийг бууруулна хэмээн тооцож байна. За гэхдээ эсвэргээрээ иргэдийн нийтийн хурлаас асуухгүйгээр уулуурхаан үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагадах зөвшөөрлийг олгохоор зохицуулсан нь шүүмжлэл дагууллаа. Барилгын материалын дэлгүүр өсчин зэрэг жижиг үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол заавалчгүй байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулахгүй байх зөвхөн мэддээд өнгөрдөг байх. Зарим уулуурхаан үйлдвэрлэлд харийн орон нутгийнхаа иргэдийн нийтийн хурлыг хүлээлгүйгээр засаг даргын захирамжаар шийддэг байх зохицуултыг хууль тусгаар болжээ. За ингэхдээ хүсэлт өгөөд 10 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцдог байхаар хуулийн төсөл оруулсан байна. Өсчинч бай, нэг барилгын материалын жижиг дэлгүүрч бай, том уулуурхаан компанич бай, бүгдээрээ яг ижил шаардлага тавьдаг учраас энэ төслүүд бол маш хүндрэл учруулдаг. Харамсалтай байгаа. Орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй. Өнөөдөр төр олон иргэний хооронд олон зөрчилдөөнтэй асуудлууд бий. Энэ зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахгүйгээр оруулж ирж байгаа. Тэгэхээр энийг бол дэмжих боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад багийн иргэдээс асуудгүй? Та нарыг өөрсдөө чинь байранд амьдарч байхад орж ирээ байрны чинь хажууд том трактор авчирж ухаад та наад байраа өгөөд яв. Танаас асуухгүй гэвэл та нар өөрсдөө тэрэнд тухтай сайхан амьдарч чадах уу? Иргэдийн нийтийн хурал нь жилдээ 3 удаа хуралдах юм зохицуулттай байсан. Гэтэл 20 оны шинжилсэн найруулгаар энэ 3 удаа гэдгийг аваа хийцэн чи одоо хизээ хуралдах нь тодорхойгүй болцсон. Миний ахын дүүс арай л андуураад байна да. Үндсэндээ төрийн шийдвэр гарахтаа энэ шийдвэрээс болж нөлөөлөгдөх хохирох хүмүүстэй заавал хэлэлцэж, заавал ярилцаж, заавал шийдвэрт оролцуулах ёстой гэдэг зарчмаа алдагдсан байна. Энэ ч болохгүй шүү дээ. Ингээд бараг 40% нарийн өвчсөн үнэлгээнээс чөлөөлдөг барьдаг чинь энэ байгаль орчныхоо хамгаалахынхаа эсрэг үйл ажиллагаа болчихгүй яах вэ? Хамаа алга буцаах гэдэг бол дараа нь тэгээ дахиад 2-3 жил болоход энэ чинь улс орнд л хохирлолтой байхгүй юу? За үндсэндээ иргэдийн хяналтыг сулруулж эрх мэдлийг засаг даргад нь олгож байгаа нь гол шүүмжлэлийг дагууллаа. За түүнчлэн дагалдах журмууд нь тодорхойгүй байгаас үүдэн уулуурхаан ямар үйлдвэрлэлийг 3 дугаар ангилд хамааруулах, ямар нь 2 дугаар ангилд хамаарах вэ гэдгийг хуульд наривчлан тусахгүй бол ирээдүйд уулуурхаан болоод орон нутгийн иргэд хоорондын зөрчлийг дэвлэгэх заалтууд байна гэж үзэж болгоомжтой хандах ёстой гэж гишүүд шүүмжиллээ.